Сайн байцгаана уу? CPA Voice хөтөлбөрийн удаагийн дугаарыг бид нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран бэлтгэж байна. Эхний зочинтойгоо бид нийгмийн даатгал даатгуулахын ач холбогдол болон сайн дурын даатгал сэдвээр ярилцах гэж байна. За нийгмийн даатгалын ерөнхий газрын бодлогын төлөвлөлт хэрэгжилтийн газрын нийгмийн даатгалын хамралт сайн дурын даатгал хариуцсан мэргэжилтэн Бямт дэлгэр хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу? Таны өнөөдрийн мэндийг хүргэе. Сайн байна энэ өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд та нийгмийн даатгал даатгуулах нь хувь хүнд яг ямар ач холбогдолтой гэдэг талаар мэдээлэл өгөөч. За нийгмийн даатгал гэдэг маань бол одоо иргэн бүрт хүн бүрт төрснөөс нь ахуулаад учирч болцсошгүй эрсдлийг хувааж санхүүг нь хуваалцдаг ийм үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн даатгалтай хамрагдсанаар тухайн иргэн маань одоо өвдөх, жирэмсэн болох, хүүхэд гаргах, өндөр насны тэтгэвэр тогтоолох гэх мэтчлэн энэ санхүүгийн одоо тодорхой эрсдэлд учрах үед нь санхүүгийн хуваалцах ийм зорилготой даатгал байдаг. За тэгвэл сайн дурын даатгалд ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ? За сайн дурын даатгалд маань албан журмын даатгал даатгуулаагүй хуваарь хөдөлмөр эрхлэгчид мөн одоо гэрте хүүхдээ асарч байгаа ээжүүд, малчин хөгжлийн мэргэжилтэй хүүхдээ асарч байгаа их гих мэтчлэн одоо хуваарь жолооч ч гэдэг юм те энэ хүмүүс маань хамрагдах боломжтой байдаг. Сайн дурын даатгалд хамрагдсанаар хэдэн төрлийн үйлчлэгийг авах боломжтой юм байна. За сайн дурын даатгалд маань тэтгэврийн даатгалын шимтгэлд 11.5%, тэтгэмжийн даатгалын шимтгэлд 1%, үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгааллах өвчнөө даатгалд 1% гэсэн ингээд 3 төрлийн даатгал даатгуулдаг. За тэтгэмжийн даатгалын сангаас маань ямар үйлчлэгээ авах вэ гэвэл одоо жирэмсэн амарцсан, одоо эмнэлэг твдэх, хөдөлмөрийн чадвараа төр алдах энэ үеүүдэд нийгмийн даатгалын тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авах боломжтой байдаг. Тэтгэврийн даатгалын сангаас бол өндөр насны тэтгэвэр, тэжээгчийн алдсны тэтгэвэр тогтоолох боломжтой, хөдөлмөрийн чадвараа алдсны тэтгэвэр тогтоолох боломжтой. Мөн тэтгэмжийн даатгалын сангаас эмнэлэг твдсэн болон хөдөлмөрийн чадвараа төр алдсны тэтгэмж, жирэмсэн амарцны тэтгэмж гэх мэтлээ үйлчлэгийг авах боломжтой байдаг. Мөн үйлдвэрлэлийн осол мэргэжил шалтгааллах хүчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр авах боломжтой байдаг. За тэгвэл сайн дурын даатгалыг нөхөн төлөх боломжтой байт юм лээ. За сайн дурын даатгал маань анх нийт одоо 12 сар хүртэлх хугацаагаар гэрээ хийдэг. Гэрээний хугацаанд одоо тухайн сарда шимтгэлээ төлж амжаагүй тохиолдолд бол дараагийн сард нь төлөхдөө 0.3% алдан тооцоолон нөхөн төлөх боломжтой байдаг. Хэрвээ гэрээ дууссан сайн дурын даатгалын маань гэрээ дууссан тохиолдолд бол нөхөн төлөх боломжгүй байдаг. Сайн дурын даатгалд хамрагдах гэж байгаа хүмүүс та ямар зөвлөгөө өгөх вэ? Гэрээ байгуулаад цаашдаа ямар ач холбогдолтой талаараас илүү дэлгэрүүлээд ярил. Сайн дурын даатгалын давуу тал нь бол тухайн иргэн маань өөрийнхөө орлогыг болон орлогыг тодорхойлох нэг хязий төлөх боломжоо өөрөө тодорхойлох юм боломжтой даатгал байдаг. За сайн дурын даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод тухайн үедээ мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу одоогоор бол 792 мянган төгрөгнөөс 13.5%-аар буюу хамгийн доод хэмжээ нь 106,920 төгрөгийг сар бүр төлөөд явах боломжтой байдаг. Тэгээд тухайн одоо иргэн маань хөдөлмөрийн хөлсөө өөрөө тодорхойлоод сайн дурын даатгалын даатгуулагчийн хувьд бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин өсгсөнтэй тэнцүү энэ хооронд өөрөө хөдөлмөрийн хөлсийг сонгоод сайн дурын даатгалд хамрагдах боломжтой байдаг. За сайн дурын даатгал маань тухайн иргэн 13.5%-аар төлөөд явна. Мөн хугацаагаа сонгох боломжтой. Тухайн иргэн одоо жишээ нь төр ажилласаа гараад 2 сараар ч юм уу 3 сараар ажилгүй байгаа тохиолдолд энэ хугацаанд сайн дурынхаа даатгалыг төлөё гэвэл 2 сараар 3 сараар сонгоод хийх боломжтой. Эсвэл би цаашдаа төлөөд явъя гэвэл хамгийн дээд нь 12 сараар төлөх боломжтой байдаг. За мөн сайн дурын даатгал маань 4 төрөл байгаа. За ямар 4 төрөл вэ гэвэл за энгийн сайн дурын даатгуулагч нар маань 13.5%-аар одоо өөрөө хөдөлмөрийн хөлсөө сонгоод төлөх боломжтой. Мөн малчин туслах малчны сайн дурын даатгал гэж байгаа. Энэ даатгал маань болохоор тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50%-ийг улсын төсвөөс даадаг. Тэр нь зөвхөн 5 жилийн хугацаанд гэсэн ийм даатгал байгаа. За 0-3 настай хүүхдээ асарч байгаа ээжүүдийн сайн дурын даатгал гэж байгаа. Хүүхдээ төрүүлээд гэртээ ажилгүй сууж байгаа тохиолдолд одоо байгууллагаас нь төлөөгүй тохиолдол гэсэн үг. Тэр үед тухайн иргэн маань 0-с
хүүхдэд төрүүлээд 3 нас хүртэл нь тэтгэврийн даатгалын шимтгэл, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50%-ийг улсын төсөв болон тэтгэмжийн даатгалын сангаас даадаг байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа ажил хөдөлмөр эрхлээгүй хэцэг их гэсэн ийм даатгалын төрөл байгаа. Энэнд маань болохоор одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ 18 нас хүртэл нь асарж байгаа тохиолдолд тухайн эцэг их маань тэтгэврийн даатгалын шимтгэлийн 100%-ийг улсын төсвөөс даадаг байгаа. Мөн сайн дурын даатгалыг хамрагдахдаа цахимаар хамрагдах боломжтой болсон байгаа. Портал зэгийн даатгал зэгийн мэн эсвэл нийгмийн даатгалын аппликейшнийг та утсандаа суулгаад тэгээд өөрийнхөө нь гэрээг хийгээд тэгээд сайн дурынхаа даатгалыг төлөх боломжтой. Тухайн гэрээг хийхдээ иргэд маань бас гэрээнийхаа нөхцөлийг сайн унших хэрэгтэй. Мөн одоо иргэдэд анхааруулж хэлэхэд гэрээг хизээ дуусах вэ гэдгийг маш сайн анхаарч явах хэрэгтэй. Гэрээ дуусны дараагийн сар шимтгэл төлөлгүй мартаад дараагийн сард нь одоо жишээлбэл 12 сард сайн дурын даатгалын гэрээ дууссан байлаа гэхэд тэрний дараагийн 1 сард нь сайн дурынхаа даатгалыг сунгалгүйгээр 2 сардаа очвол 1 сарын шимтгэл нь одоо ингээд тасарна гэсэн үг. Тийм учраас хэдүүлээ ингээд сайн дурын даатгалынхаа гэрээний хугацааг их анхаарч байгаарай гэж зөвлөмөр байна. Баярлалаа. Бид хөтөлбөрийн дараагийн хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн талаар ярилцгаар нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга Лавд Орчтой ярилцах гэж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Сайн байцгаана уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За, юуны түрүүнд та ажил олгогч болон ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн хувь хэмжээний талаар хуваалцсан уу? За, баярлалаа. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулсан. За, нийгмийн даатгалын ерөнхий хуульд маань ажил олгогч даатгуулагч 4 төрлийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр заасан. Үүнд тэтгэврийн даатгалын шимтгэлд ажил олгогч 8.5%, даатгуулагч 8.5%. За, тэтгэмжийн даатгалын санд ажил олгогч нь цалин хөлснийхөө сангаас 1%-аар, даатгуулагч 1.8%-аар, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд зөвхөн ажил олгогч нь хариуцсан төлнө. За, энэхүү төлөх шимтгэлийн хувь хэмжээ бол тухайн ажил олгогч одоо ажилтны ажлын байрных нь хөдөлмөрийн нөхцлөөс хамаарат 1.5-аас 1.5, 2.5 гэсэн ийм 3 интервалтайгаар шимтгэлийг төлж байна. Дараа нь ажилгүйдлийн даатгалын санд ажил олгогч нь 1.5%-аар, даатгуулагч өөрөө 1.2%-аар. За, ингээд нийтдээ бол ажил олгогч маань 10.5%-аар, даатгуулагч 9.5%-аар нийлээд одоо 21%-аар нийгмийн даатгалын шимтгэлийг бол ингээд төлж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг ямар тохиолдолд төлөх вэ? Албан журмын даатгал гэдэг нь Монгол улсад өнөөдөр үйл ажиллагаа явагдаж байгаа бүх хуулийн этгээдүүд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх хуулийн этгээдүүд одоо нийгмийн даатгалын шимтгэл нийгмийн даатгалд бол албан журмаар даатгуулж байгаа. За, тэгээд энд ажиллаж байгаа үүнд хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, за мөн иргэний хуулийн ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах, за тэдгээртэй ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн харьяалгүй хүн тухайн одоо хуулийн этгээд буюу аж ахуйн нийс байгууллагад ажиллаад цалин хөлс авсан тохиолдолд энэ одоо тухайн ажил олгогчоос олгосон цалин хөлснөөсөө ажил олгогч нь 10.5-аас 12.5%-аар, даатгуулагч маань 9.5%-аар бодож 4 төрлийн нийгмийн даатгалын санд албан журмаар даатгуулахаар ингээ хуульчилсан. Нийгмийн даатгалын шимтгэлээ тэгвэл ямар тохиолдолд нөхөн төлдөг юм бол? За, мөн одоо энэ харилцаа маань мөн нийгмийн даатгалын ерөнхий хуулиар хуульчлах, тодорхойгоор хуульчлагдсан байна. Тэгэхээр ямар тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нөхөн төлөх вэ гэхээр за, албан журмын даатгалын харилцаатай буюу ажилтныг аваад хөдөлмөрийн гэрээ болон ажил гүйцэтгэх хөлсөөр иргэний хуулийн ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээ тэдгээртэй ажиллах гэрээний дагуу ажилуулад одоо тухайн одоо хийсэн ажилтнанд тохирсон цалин хөлсийг олгосон тохиолдолд энд бол албан журмын даатгалын харилцаа үүсэж явж байна. За, гэтэл энэ албан журмын даатгалын харилцаатай байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тохиолдолд буюу за одоо дутуу төлсөн, за нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар тайлгнасан боловч тухайн сарын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүйгээс үр үүсгэсэн ингээ явж байгаа тохиолдолд энэхүү энэ үр төлбөрийг бол заавалжгүй хөндлөх ёстой. За, дээрэс нь ажилтныг ажилуулчаад цалин хөлс олгочоод тэгээд манад нийгмийн даатгалд тайлгнах ёстой байсан цалин хөлсийг одоо нуун дарагдуулсан байдаг юм уу, хэмжээг нь санаатаагаар бууруулсан байдаг юм уу, эсвэл тооцооны алдаа гаргаснаас болоод нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед нь бол одоо төлөөгүй тохиолдолд энэ дээр бол заавалжгүй буюу албан журмаар энийг нөхөн төлнө. За, энэ нийгмийн даатгалын
саяын одоо нэрлсэн үр төлбөртэй холбоотой болон нүүн дарагдуулсан эсвэл дутуу тайлгансан, дутуу тооцооны алдаа гаргасан зэрэг энэ одоо шимтгэлийн нөхөн төлөлт дээр бол хөөн хилцэх хугацаа бол байхгүй байгаа. Тэгэхээр бол 1995 онд одоо нийгэм дадлын багц хуулиуд хэрэгжиж эхэлсэн энэ үед одоо магадгүй одоо хүүхд цэцэрлэгтэй байсан хугацааны нийгэм дадлын шимтгэлийг тухайн ажиллагч нь төлөөгүй ингээ орхитуулсан байгаа тохиолдолд өнөөдөр 95 оны нийгэм дадлын шимтгэлийг ч гэсэн нүүр албан жирмийн даатгал учраас нөхөн төлөвлөнэ. За мөн сайн дурын даатгуулагчийн хувьд сайн дурын даатгалын гэрээг тухайн даатгуулагч маань 1-ээс 12 сарын хугацаатай байгуулж байгаа. Тэгэхээр тухайн гэрээтэй хугацаа буюу гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээгээр тохирсон одоо нийгэм дадлын шимтгэлээ төлөөгүй байгаа тохиолдолд тухайн шимтгэлийг бол нөхөн төлөвлөдөг байх нэ. За мөн одоо албан журмын даатгалын харилцаагаар үүсгэгдсэн байж байгаа ажил олгогч нь хариуцсан төлөх ёстой сургууль суралцсан хугацаа, ажил олгогчийнхаа захиалгаар сургууль суралцсан хугацаа. За дээрэс нь хүүхд цэцэрлэгтэй даатгуулагч одоо жирэмсэн амралттай одоо тэтгэмжтэй байгаа хугацаа. За тухайн ажилтан даатгуулагчийн ээлжийн амралттай байгаа хугацаа. За мөн одоо хуулийн байгууллагаас одоо энэ хууль бусаар ажлаас салгагдсан гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Эсвэл хил сэргээр хоригдсон. Энэ нь бол шүүхийн байгууллагаар тогтоогдсон. Ийм байгаа хугацааны нийгэм дадлын шимтгэлийг бол заавал одоо нөхөн төлөх ийм үүрэгтэй ажиллагч нар. За үүнээс бусад тохиолдолд бол нийгэм дадлын шимтгэл нөхөн төлөхийг бол хориглосон байгаа. За энд бол та бүхэн маань бас одоо өмнө мэдж байгаа тийм ээ. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөвлөх тухай хууль гээл 1990 оноос 2000 оны 11 жилиг нөхөн төлөвлөж ирсэн. Дараа нь малчин хуваарь хөдөлмөрчлөгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх тухай гээд 1995 оноос 2020 оныг дуустал хугацааны нийгэм дадлын шимтгэлийг өөрөөлөх юм бол ингээд нэг тусгайлсан бие даасан хууль гараад тодорхой хугацааны хүмүүсийн одоо төлөвлөдөөгүй шимтгэлийг нөхөн төлөвлөхөөр ингээд хуульчилдаг байсан. Тэгэхээр бол нийгэм дадлын ерөнхий хуулиар одоо саяын түрүүний миний нэрлсэн албан журмаар нөхөн төлөхөөс бусад тохиолдолд нийгэм дадлын шимтгэлийг нөхөн төлөхийг бол ингээд хориглосон байгаа. Татвар нийгмийн даатгалын шимтгэлийн өртөө аж ахуйн нийтүүдийн битүүмжлэгдсэн дансыг нээх талаар засгийн газрын тогтоол гарсан байгаа. Тэгэхээр энэ тал дээр үнийг хэрэгжүүлэх талаар нийгмийн даатгалын ерөнхий газар ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх вэ? За Монгол Улсын засгийн газрын 2026 оны 4-р сарын 6-ны өдрийн 111-р тогтоолоор татварын болон нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өртөө аж ахуйн нийт байгууллагуудын одоо битүүмжлэгдсэн дансыг 1 сарын хугацаатай нээх ийм одоо тогтоолыг ингээ баталсан. Тэгэхээр энэ хүү тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах ажлын хүрээнд нийгмийн даатгалын ерөнхий газарт бол дараах ажлуудыг бол авч хэрэгжүүлж байна. За үүнд нийгмийн даатгалын шимтгэлийн өртөө улмаас нийгмийн даатгалын ерөнхий хуулиар хуульчлагдсан одоо шимтгэлийн хуримтлагдсан өрийг барагдаж төлөвлөх зорилгоор банкнд арилжааны банкнд дансныхын зарлахын гүйлгийг хааж битүүмжилсэн аж ахуйн нэгж байгууллагуудын шүүхийн шийдвэртээс бусад одоо шимтгэлийн өрийг нь тэр битүүмжилсэн дансыг 1 сарын хугацаатай нээх ийм утга бүхий засгийн газрын тогтоол ингэж гарсан. Тэгээ энэнийг хэрэгжүүлэх талаар манай нийгэм даатгалын байгууллагаас арилжааны одоо харилцагч арилжааны банкудтай бол өртөө аж ахуйн нэгж байгууллагуудынхаа жагсаалтыг данс нь хаагдсан өртөө аж ахуйн нэгж байгууллагуудын жагсаалтыг хургуулan ажиллалаа. За дээрэс нь нийгмийн даатгалын одоо байгууллагын харьяа 21 аймаг 9 дүүргийн нийгмийн даатгалын газруудтай бол энэ засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх талаар чиглэл зөвлөмжийг хургуулan хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна. За энэ хүү одоо сарын хугацаанд одоо арилжааны банкуд хургуулсан дансыг нээж байгаа. За энэ нээсэнтэй холбоотойгоор одоо нийгмийн даатгалын байгууллагаас одоо нийгмийн даатгалын шимтгэлийн тэр хуримтлагдсан өрийг барагдуулах чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагуудад одоо уулзалт зохион байгуулж ажиллана. За мөн одоо нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулахтай холбоотой хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А199-р тушаалаар баталсан нийгмийн даатгалын шимтгэлийг одоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах одоо нийгмийн даатгалын шимтгэлийн үр төлөвлөлттэй холбоотой юм журам байдаг. Тэгэхээр энэ журмын дагуу ер нь бол аж ахуйн нэгж байгууллагуудын шимтгэлийн өрийг барагдуулах талаар мэдээж одоо өнөөдрийн байдлаар ингээ хуримтлагдсан үр гэхэд өнөөдөр бид нэр одоо энэ 6000 орчим ажиллагч байгууллагын өмнөх онуудад бас хаагдчихад тэгээ одоо энэ дансаа нийлгэх талаар
нийгэм дадлалын байгууллагатай одоо ирж уулзахгүй байгаа бас нэг 2200 орчим байгууллага байна. За одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийгэм дадлалын шимтгэлийн үртээ 3800 ажил олгогчийн одоо энэ харилцагч банкныхын дансыг бол зарлагын гүйлийг бид нээж ин л да. Тэгэхээр эдгээр энэ ажил олгогч нарын нийт одоо нийгэм дадлалын санд үүсгэсэн байгаа шимтгэлийн хуримтлагдсан өрнийг 155 орчим тэрбум төгрөг байна. Тэгэхээр энэ аж ахуйн нэгж байгууллагуудын шүүхийн шийдвэр гарчихсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээр одоо дансыг хаагдчихсан. Энэ одоо өөрөөр хэлэх юм бол өмнө нь одоо шүүхийн шийдвэрээр тогтоогдоод шийдвэр гүйцэтгэлийн байгууллагт хүргэгдээд тэр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа улмаас одоо данс нь хаагдсан байгаа аж ахуйн нэгж бол энд хамаагүй юм байлээ. Засгийн газрын тогтоол дээр энийг бол бас маш тодорхой заасан. Тэгэхээр бол одоо манай нийгэм дадлалын байгууллагууд 6000 орчим байгууллагын битэмжлэгдсэн дансыг энэ хугацаанд бол нээж ажиллана. За тэгээд тухайн одоо аж ахуйн нэгж байгууллагууд энэ хугацаанд бас нийгэм дадлалын шимтгэлийн өрөө одоо төлж барагдуулж өрөөсөө тодорхой үе хөдөлгөл бас маш их сайн байна. Тэгээд өмнө нь одоо нийгэм дадлалын байгууллагатай шимтгэлийн өрийг барагдуулах талаар одоо хугацаатай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд гэж бас байгаа. Тэгэхээр энэ байгууллагуудын хувьд бол өмнөх гэрээнийхээ дагуу шимтгэл одоо төлөх төр график нь бол хэрэгжээд явна гэж ингэж харж байгаа. Шинээр аж ахуйн нэгж байгууллагууд одоо дансаа нийлгээд үлдсэн хугацаанд одоо цаашид нийгэм дадлалын шимтгэлийг хэрхэн барагдуулах талаар нийгэм дадлалын байгууллагатай уулзалт зохион байгуулад за үлдсэн энэ өрөндөө одоо хугацаатай график байгуулж гэрээ байгуулахыг бол аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөж байна. За ийм хүсэлт гаргасан тохиолдолд бол нийгэм дадлалын байгууллага танай байгууллагын хүсэлтийг хүлээн авч бас тодорхой хугацаанд одоо график байгуулах бас тодорхой хэмжээгээр шимтгэлийн өрөө хөдөлгөж одоо бууруулах төлөвлөх талаар та бүхэнтэй хамтран ажиллах зорилгоор энэхүү ажлыг ингээ хийж гүйцэтгэж байна. За мөн одоо нийгмийн дадлалын ерхий газрын нийгмийн дадлалын ерхий газар гэсэн одоо Facebook хуудас болон аймаг дүүргүүдийн нийгмийн дадлалын газрын одоо цахим хуудасууд за мөн одоо нийгмийн дадлалын ажилтнууд бас одоо өөрсдийнхөө хувийн нийгмийн дадлалын хуудасаараа бол энэхүү пострыг бол түгээж шеэрлэж ингэж ажиллаж байгаа учраас та бүхэн маань холбогдох мэдээллийг бидний түгээж байгаа энэ построос хүлээж аваад тэгээ аймаг дүүргийн нийгмийн дадлалын газруудад яг энэ талаар бол тодорхой одоо зөвлөгөө мэдээлэл өгөх зөвлөн туслах зорилго бүхий утсыг ажиллуулж байна. Нийгмийн дадлалын ерхий газрын 32 80 30 гэсэн утасны 506 гэсэн дотор утсаар ингээд холбогдоод та энэхүү үйл ажиллагаатай холбоотой зөвлөн туслах одоо үйл ажиллагааг бол нийгмийн дадлалын ерхий газраас авч болж байна. Түүнчлэн одоо аймаг дүүргийн нийгмийн дадлалын газрууд аж ахуйн нэгж байгууллага ажил олгогч хуулийн этгээдүүдтэй нийгмийн дадлалын шимтгэл төлөлт за нийгмийн дадлалын ач холбогдол за дээрэс нь өрөө авлага барагдуулах чиглэлээр тодорхой одоо зөвлөн туслах сургалтыг зохион байгуулах учраас та бүхэн маань харьяалах нийгмийн дадлалын байгууллагатай хандаад энэхүү одоо засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажилд бидэнтэй хамтран ажиллаж идэвхтэйгээр оролцооч гэдгийг та бүхэндээ бас уриалж байна. Баярлалаа. Одоо тэгвэл санхүүжилтад болон нэгтлэн бодогч нарт зориулаад таньдаас мэдээлэл асууя. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг гаргахад анхаарах асуудал нь юу байдаг вэ? Энэ тал дээр та зөвлөгөө өгвөл. За тэгэхээр нийгмийн дадлалын ерхий хуулиар ер нь бол ажиллагчийн эрх үүргийг бас одоо тодорхой заасан байгаа. Тэгэхээр тухайн одоо ажиллагчийн үүрэгт юу гэж байдаг вэ гэхээр ажилтныг ажилд авсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулад за тэр хөдөлмөрийн гэрээ байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллах тэдгээртэй адилдах юм гэрээнүүдийг байгуулахаар одоо тэр хөдөлмөрийн хууль, иргэний хуульд ингээд заасан байгаа. Тэгэхээр энэ хуулиудын дагуу гэрээ байгуулагдсан тохиолдолд тэр гэрээ байгуулсан өдрөөс эхлэн тухайн ажилтныг нийгмийн даатгалд хамруулах үүргийг бол ажиллагч хүлээж байгаа. За мөн оронтойгоо бол үнэн зөвөөр тайлагнах. За ажилтнанд олгосон цалин хөлс түүнтэй адилдах орлогоо бол бүрэн гүйцэд үнэн зөвөөр тайлагнах. За нийгмийн даатгалын ерхий хуулиар бол ажиллагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг бол дараа сарын 5-ны дотор ирүүлэх тухайн сарын шимтгэлээ сардан багтааж төлөх өөрөөр хэлэх юм бол үр авлага үүсэхгүй байх зэрэг одоо ийм үүргүүдийг бол нийгмийн даатгалын ерхий хуулиар бол ажиллагч хүлээсэн байдаг. Тэгэхээр ажиллагч дээр бол нийгмийн даатгалын байгууллагатай гол холбож ажиллаж байгаа энэ ажилтан бол мэдээж энэ санхүүж нэгтлэн бодогчд байгаа. Тэгэхээр манай санхүүж нэгтлэн бодогч нар маань нийгмийн даатгалын ерхий хуулиар болон одоо тэр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлбар хүлээж авахтай холбоотой гаргасан хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын баталсан одоо тэр журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа тодорхой шалгуурыг одоо хангаж нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх юм шаардлагатай. Тэгээд энд бол сая миний хэлсэн ажиллагчийн үүргээ
биелүүлсэн байхад бол одоо нийгэм дадлаг шимтгэл төлөлтийн тайланд тавигдах энэ шалгуур маань одоо хангагдаад ирж байгаамаа. Тэгээд ажиллагч нар маань хэрвээ одоо тоон гарын үсгээр баталгаажуулж нийгэм даатгалын тайлангаа эрүүлж байгаа тохиолдолд дахиж нийгэм даатгалын байгууллага дээр шимтгэл төлөлтийн тайлан буюу ЭНД 78 гэсэн маягтай бол одоо хэвлэж авчрах юм шаардлага байхгүй. Харин зөвхөн интернетээр цахимаар илгээчээд тоон гарын үсгээр баталгаажуулаагүй байгаа тохиолдолд хагас жил бүтэн жилээр одоо эхний 6 сарынхаагаа бол 6 сарын 30-ны дотор сүүлийн хагасчлалхийгээ бол дараа оныхоо одоо эхний сарын 5-ны дотор ингээд нийгэм даатгалын байгууллага заавал цаасан хэлбэрээр хөвлөж тамга тэмдгээрээ баталгаажуулж ингэж авчирч нийгмийн даатгалын байгууллагаар бас хоёр талаасаа баталгаажуулах ийм үүргийг хүлээдгээ. Тэгэхээр манай бас нэгтлэн бодогч нар бас гайхаад байдаг. Танах одоо тайлангаа интернетээр авчаад дахиад дээрээс нь хагасчил бүтэн жилээр шимтгэл төлөлтийн тайлангаа хэвлэж ир гэдэг ийм шаардлага тавиад байна гэдэг. Тэгэхээр та бидний үйлдэж байгаа энэ нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан маань тухайн даатгуулагчийн тэтгэвэр тэтгэмж нийгэм даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж эрүүл мэндийн сэргээлтийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах үндсэн баримт болоо явуулдаг. Өөрөөр хэлэх юм бол одоо нийгэм даатгалын шимтгэл төлснийг нотлох үндсэн баримт болоо явдаг учраас энэхүү та бидний хооронд үйлдэгдэж байгаа энэ нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн тайлан маань 70 жилийн хугацаанд хадгалагдах ийм одоо шаардлагатай баримт бичгийн тоонд орчдөг юм архивын хуулиараа. Тэгэхээр бол өнөөдөр танай байгууллагт 17 настай ороод 16 настай ороод ажиллаж байгаа хүн 70 жилийн дараа гэхэд тэтгэвэр аваад одоо нийгэм даатгалын сангаас тэтгэвэр аваад явж явах ийм харилцаанд дуусгар болоогүй байдаг. Энэхүү тайланд ирүүлж байгаа одоо мэдээлэл бол бүгд үнэн зөв байх ёстой. Тэгэхээр ажиллагч нар маань энэ нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн зөв ирүүлэх, хугацаанд нь ирүүлэх, нийгэм даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөх буюу шимтгэлийн үр авлага үүсэхгүй ингээ явхад бол за дээрэс нь энэ нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн тайланд тухайн ажилтны ажлын байрны нөхцлөөс шалтгаалаад тухайлах юм бол одоо эрчим хүчний одоо үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байлаа гэхэд тэнд ажиллаж байгаа одоо хөдөлмөрийн бүр хүнд нөхцөл, халуун нөхцөл, хортой нөхцөл, газрын дорх нөхцөлд байдаг юм уу. Ингээд ажиллаж байгаа даатгуулагч нарын ажлын байрных нь одоо тэр кодыг буюу Ямат 8 гэж одоо манайхан хэлтгэнтэй үндэсний ажил мэргэжлийн ангиллалын кодонд тохируулаад тэгээ энийг бол жагсаалт журам батлах тухай Засгийн газрын 2023 оны 471-р тогтоолоор баталсан энэ жагсаалтанд нийцүүлээд ажилтнаа ингэж манай нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх ёстой. Одоо өмнө нь бол одоо ингэж нөгөө одоо 8 нэрийн нэг хүнсний дэлгүүр байлаа гэхэд тэнд нэг 5 ажилтан байлаа гэхэд тэрийг ингээ буруу сонгосноо шалтгаалаад бараг тэр тавлаа улсын их хурлын гишүүн болцсон гэж байдаг байхгүй. Тэр нөгөө ажил мэргэжлийн ангиллал гэдэг маань тухайн ажилтныг яг ямар ажил хийж байгаа юм бэ гэдгийг нотолдог. Дараагаар нь бид нэр хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр тэр гүнд хортой халуун газрын доргийг нөхцлөөр тэтгэвэр тогтооход эсвэл урлагийн нөхцлөөр эсвэл төмөр замын зэрэгжүүлсэн хамгаалтын нөхцлөөр гэх мэт ажил дээр ажиллаж ирснийг нь тухайн үед ажиллаж ирсэн нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн тайланд ажил мэргэжлийн кодоо зөв сонгож оруулж өө гэдгээс хамаарч бас ингээд тэр хүнд тэтгэвэр тогтоох хэсэг тухайн асуудал яригдана. Дараагаар нь ажиллагч нар маань одоо жишээлбэл ердийн одоо нэгтлэн бодогч байдаг юм уу, бичиг хэргийн ажилтан байдаг юм уу, нярав байдаг юм уу, тийм хүний үйлдвэрлэлийн ослын өндөр хувиар ингээд тайлгнах юм бол ажиллагч нь илүү шимтгэл төлж хохирох гээд байна. Хэрвээ одоо нөхцөлийн ажилтай хүмүүсийг ердийн кодоор тайлгнах юм бол нийгэм даатгалын шимтгэлийг дутуу төлсөн байх тийм одоо нөхцөл үүсэх гээд байна. Тийм учраас одоо энийг үнэн зөвөөр тайлгнах юм үүрэгтэй. Дахиад дээрэс нь одоо нийгмийн одоо гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болон сангийн сайдын хамтран баталсан даатгуулагчийн төрлийн код гэдэг. Тухайлах юм бол энэ хүн ердийн ажилтан юм уу? Эсвэл зэрэгцэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа хүн юм уу? Иргэний хуулийн дагуу ажиллаад байгаа хүн юм ажилтан юм уу? Эсвэл хүүхдээ асарч байгаа даатгуулагч юм уу? Нэг сараас дээш хугацаагаар одоо хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагч юм уу гэдгээс шалтгаалаад даатгуулагчийн нийгэм даатгалын шимтгэл төлөлтийн тайланд бүртгэх тэр кодыг 2 сайдын хамтарсан тушаалаар баталдаг. Тэгэхээр энэ даатгуулагчийн төрлийн кодоо бас үнэн зөвөөр сонгож ингэж тайлгнах ингэж шаардлагатай. Хэрвээ та одоо ингэж энэ ажилтнуудын одоо даатгуулагч шимтгэл төлөх кодыг үнэн зөвөөр бүртгээд тэгээд дээрэс нь ажилтнуудынхаа ажил мэргэжлийн одоо тэр нөгөө кодыг бас үнэн зөвөөр тайлгнасан тохиолдолд бол нийгэм даатгалын байгууллагатай ямар нэгэн байдлаар тийм
зөрчил үүсэхгүй байх юм боломжтой учраас та бүхэн маань энэ шинтгэл төлөлтийн тайланд тавигддаг шаардлага бүрэн хэрэгжүүлээд ажиллаач гэж та бүхэндээ үсгэсэн юм аа. Тэгвэл ажил олгогч санхүүж нэгтлэн модогч нар маань тайландаа залруулах хийх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд хуулийн хүрээнд ямар зарчмаар тайландаа залруулга хийх юм бэ? Тэгэхээр нийгэм дадлын одоо ерөнхий хуульд нийцүүлэн гарсан нийгэм дадлын шинтгэл төлөлтийг тайлагнах нөхөрлүүлэх журам гэж байгаа. Тэгэхээр энэхүү журмаар тухайн тайлан одоо тавигдах шаардлага, тайлан хүлээн авах, тайлан баталгаажуулах, тухайн тайланд залруулга хийх, за даатгуулагчийн үндсэн мэдээллийг одоо засварлах, за нийгэм дадлын шинтгэл төлөлтийн нөхөн тайлан өгөхтэй холбоотой энэ асуудлуудыг зохицуулсан юм журамтай. Тэгэхээр нийгэм дадлын ер нь бол нийгэм дадлын багц хуулийг хуультай уялдуулан гарч байгаа ийм дүрм журмууд бол хууль зүйн дотоод хэргийн яамны одоо цагааны хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бол бүгд бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол хууль зүйн дотоод хэргийн яамнаас тухайн дүрм журмыг манай нийгэм дадлын багц хуультай нийцсэн хэсэгт нь одоо бүр хяналтчлалт хийж иж за тухайн одоо дүрм журмыг бол албан ёсоор одоо баталж тэгээд захиргааны хэмжээний актыг нэгдсэн бүртгэлд ингэж бүртгээд ингэснээр бол нийгэм дадлын байгууллага тухайн дүрм журмыг бол одоо нийтэд хэрэгжүүлэх ийм үйл ажиллагаа хийгддэг. Тэгэхээр энэ одоо түрүүний миний яриад байгаа энэ дүрм журмууд бол бүгдээрээ одоо хууль зүйн дотоод хэргийн яамаар ингээд алавжаад захиргааны хэмжээний акц нэгдсэн бүртгэлд бүртгэгдээд явцсан. Өөрөөр хэлэх юм бол legal info дээр тавигдсан ийм дүрм журмууд байдаг. Тэгэхээр сая одоо нэрлсэн журмаар нийгэм дадлын шинтгэл төлөлтийн тайланд залруулга хийхтэй холбоотой одоо асуудал нь юу гэхээр ер нь бол амьдрал дээр манайч одоо өнөөдөр 63800 ажил олгогчтой ингээд харьцаж байна. Сая 200 мянган даатгуулагчийг нийгмийн даатгалд одоо даатгаад ингээд явж байгаа ийм одоо нийгмийн эдийн засгийн ийм том салбар юм аа. Тэгээд одоо энэ аж ахуйн нэгж байгууллагуудаас маань урд нь одоо өгчихсэн тайланд баталгаажуулаад илгээчихсэн баталгаажуулчихсан нийгэм дадлын шинтгэл төлөлтийн тайланд залруулга хийх тохиолдол бол нэлээд их гардаг. Тэгээд тэр залруулга хийх гэж байгаа гол шалтгаан нь юу вэ гэхээр тухайн ажилтныхаа цалин хөлсийг буруу тайлагнасан, эсвэл одоо тайлагнал үлдээсэн. За мөн одоо ажиллагч нь хариуцсан төлөх ёстой нийгэм дадлын шинтгэл төлөх ёстой хугацаа гэж байдаг. Нөгөө дөрөв хэлсэн хүүхдсрах хугацаа, жирэмсэн амарсны амралттай байх, 1 сараас дээшээ хугацаагаар өвчилсөн. За дээрэс нь ажиллагчийнхаа одоо захиалгаар зардлаар суралцж байгаа суралцсан хугацаа гихчлэнгийн ингээд тухайн л одоо нийгэм өмнөх одоо хугацааны нийгэм дадлын шинтгэл төлөлтийн баталгаажуулсан тайлан дээр тодорхой хэмжээгээр одоо залруулга хийх тохиолдол мөн энэ дотор бол бас тооцооны алдаа гаргацсан байх тохиолдлууд бас ордог шүү. Тэгэхээр ингэсэн тохиолдолд бол ажил олгогч нь залруулгын хүсэлтэд нийгмийн даатгалын байгууллагад албан ёсоор ирүүлнэ. За тэгээд залруулгын одоо тухайн залруулгын хүсэлтэндээ ямар учраас одоо энэ тайлан дээр залруулга хийх гэж байгаа юм бэ гэдгийг бол тодорхой дурдсан байна. За дээрэс нь залруулга хийхтэй холбоотой нотлох баримтуудыг ард нь авсаргасан байна. За үүнд бол одоо юу гэдгийг мэдээж одоо өвчтөй байсан даатгуулагчийнхаа өвчтөй байсан хугацааныхын хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааных нь шимтгэлийг нөхөрлөх гэж байгаа тохиолдолд бол тухайн даатгуулагчид эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас нь бол бас шаардлагатай байх гэдэг юм тий. Цалин хөлс олгосон байлээ гэхэд тэр цалин хөлсийг олгосон талаар яг одоо үндсэн баримтанд за дээрэс нь магадгүй татварын байгууллагт тухайн ажилтны цалин хөлсийг олгосон талаар ТТ11 буюу тухайн хүмүүсийн цалин хөлснөөс хувийн орлогын албан татварын тайланд одоо тусгасан байгаа байдал зэрэг одоо нотлох бичиг баримтуудыг бол тухайн залруулгын тайланд авсаргаж ирүүлнэ. За дүүнчлэн одоо мөн одоо залруулгын тайлангийн маягт гээд бас тусдаа батлагдсан тайлан одоо сангийн сайд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайтын хамтарсан тушаалаар одоо баталсан тийм тайлангийн маягтууд байдаг л да. Тэгэхээр тэр маягтан дээр залруулгын тайлангийн маягтыг мөн одоо баталчихсан байгаа. Тэгэхээр энэ залруулгын тайлангийн маягтаараа одоо тухайн сарын тайлан дээр ямар өөрчлөлт орох гэж байна? Хин гэдэг даатгуулагчийн одоо цалин хөлсөн ч байдаг юм. Эсвэл даатгуулагчийн үндсэн мэдээлэл өөрчлөгдөж бас болно шүү дээ. Юу гэдгийг регистрийн дугаарыг буруу өгчихсэн, нэрийг буруу өгчихсэн өөр ядгийн тийм. Энэтэй холбоотойгоор тухайн сарын тайланд одоо залруулга ямар учраас их гэж байгаа юм, ямар өөрчлөлт орох гэж байгаа юм. За тэрнтэй холбоотой тэр бичиг нотлох бичиг баримтууд болон залруулгын тайлангаа за түрүүний хэлснээр одоо залруулгын хүсэлттэйг нийгэм дадлын байгууллагад ирүүлээд энэний үндсэн дээрээс энэ одоо ирүүлсэн хүсэлт нь хууль тогтоомжийн дагуу үндслэлтэй байгаа эсхийг нийгэм дадлын байгууллага хянаж нэгтэлж үзсний үндсэн дээрээс тухайн байгууллагын хүсэлтийг хүлээн авч
тухайн одоо сарын тайланд залруулга хийдэг. Баярлалаа. Энэ удаагийн хөтөлбөрөөр бид нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тайлагнал болон сайн дурын даатгалын тухай ярилцаж, санхүүж, нэгтлэн бодогч, ажил олгогч ажилтнуудад зориулсан зөвлөө зөвлөмжийг хүргэлээ. Баярлалаа.